За сайн байна уу? Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн оюутан юм бишэлэн. Би талтын сэдвээр болохоор нейрофиброматоз гэсэн сэдвийн дагуу бэлтгэсэн байгаа. Энэхүү би талтын сэдвийнхаа агуулгын хувьд болохоор нейрофиброматоз гэж юу вэ? За түүний тархалт, удамшлын шалтгаан, эмгэг зам, эмнэлзүүн шин, чанамжлагын аргууд, эмчилгээ, удамдын зөвлөгөө болон ном зүй гэсэн дарааллын дагуу бэлтгэсэн юм. За нейрофиброматоз гэдэг нь болохоор автосомын доминантаар удамшдаг. Үндсэндээ 3 төрөлтэй генетикийн хоромосомын мутацаас үүссэн өвчин байгаа. Энэ өвчний үед болохоор хөвчлэн оюуны хомсдол, ясны буруу хөгжил буюу нурууны мөрөөлт, хөлний үлийн автгарал, толгойн ясны томрол гэх мэтчлэн шинжүүд илэрдэг. Харин нүдэнд ил харагдах шинжүүд гэх юм бол кафе улоид гэсэн ийм арьсан салсны дээр нь болохоор бор толбууд, түүнээс гадна арьсан дээр болохоор фиброма гэсэн ийм ургацгууд үүсдгээрээ онцлогтой өвчин байгаа. Тэгээд түрүүн хэлсэнчлэн NF буюу нейрофиброматоз нь болохоор үндсэн 3 төрөлтэй байдаг. За тэгээд нэг дөр төрөлийнх нь хувьд болохоор NF1 нь 2500-аас 3000 хүн тутам нэг буюу хамгийн их тархалттай явагддаг ийм төрөл нь байгаа. Харин NF2 буюу 2 дахь төрөл нь болохоор 60,000 хүн тутам нэг гэх мэт гихчлэн илүү нэгэ бодох юм бол бага тохиолддог. Харин 3 дахь төрөл нь schwannomatoz гэж байгаа. Энэ нь болохоор 126,000 хүн тутам нэг буюу хамгийн бага тархалттай. За тэгээд энэхүү өвчин нь болохоор NF1 болон 2 нь ерөөд бол төстэй. Харин 2-ын хувьд болохоор сонсгол алдагддаг, чигшөөдөг мэтчил онцлогтой байдаг бол schwannomatozын үед болохоор арьсны салстан дээр гарах шинжүүд нь илэрхгүй, харин илүү ийм хүчтэй өвдөлт илэрдгээр онцлогтой байгаа. За тэгээд энэхүү өвчин болохоор NF1-ний хувьд болохоор 17 дахь хоромосом дээр мутац гарснаас болж үүсэж байгаа. Харин NF2 болон schwannomatozын хувьд болохоор 12 дахь хоромосом дээр мутац үүснээс болж гарч байгаа. За энэ өвчин хэдийгээр автосомын доминант хэлбэрээр удамшдаг ч гэлээ 50% буюу 2-1 тохиолдол нь шинэ мутацаар үүсэж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр шинээр 17 болон 22 дахь хоромосом дээр мутац үүснээр энэ хүүхд үүсэж байгаа шалтгаан нь 50% байгаа гэсэн үг. За тэгээд эмгэг замын хувьд болохоор NF1 нь болохоор нейрофибромин гэсэн уургийг кодолдог 17 дахь хоромосом дээр байдаг энийг агуулж идэг. За энэ дээр нь мутац гарснаас болоод нейрофибрин гэсэн уург нь кодлогдохоо болонгууд RAS-ийн замд нь саатал учраад үнээс болоод эс замраагүйгээр ямар зохицуулагдлгүйгээр олон хуваагдаад олшроод түүнээсээ болоо хавдар үүсдэг. Харин NF2-ын хувьд болохоор мэрлийн гэсэн буюу schwanny урагч гэж бас нэрлэдэг юм байлээ. Энэ ураг нь болохоор эсийн хоорондоо холбогдох наалдах шин чанар болон эсийн өсвөлтөнд чухал нөлөө үзүүлдэг. За тэгээ энэ алдагдсанаас эс өсөөд хурдан олширснаас болоод бас хавдар үүснэ. Schwannomatozын үед болохоор энэ хавдрыг дарангуулдаг ген ийм генүүдийг буюу рецепторуудад садал учирснаар хавдар тусах магадлал нь илүү их нэмэгдснээс болоод хавдар болон дамжих аюултай гэсэн үг. За хэвчлэн nonsense, missense, framesheet болон deletes гэсэн мутацуудаар үүсч идэг. За тэгээ эмнэлзүүн шинжин гэх юм бол энэхүү зурган дээр харагдаж байгаа ачлан арьсан дээр ийм 0.5-аас 1.5 см-тэй ийм кафе улоид гэсэн ийм толб үүсдэг. За үүнээс гадна болохоор нүдний торлог давхарт болохоор ийм бор цэгүүд буюу ришин зэглэнэр гэж нэрлэдэг юм байна. Харин арьсны салстан дээр болохоор бас илт ийм том гаргасан нейрофибромин гэсэн ийм ургацгаас үүсдэг. За тэгээ үүнээс гадна далж эмнэлзүүн шинжүүд юу байдаг вэ гэхээр бөөрийн асуудлууд, за мөн ясны буруу хөгжил, за тэгээ тархины бас дутуу хөгжил гэх мэт шинжүүд илрээ цаашаа оюуны хомсдолд хүрэгдэг ийм аюултай өвчин байдаг.
За тэгээд лишийн одоо энэ зэнглэнүүд нь болохоор энэ цэхэр нүдтэй хүмүүст ихэвчлэн сайн харагддаг. Ягаад вэ гэхээр цэхэр одоо нүдэн дээр нь нүдний зургийг харахад бор юм цэгүүд харагдчихдаг. За онцлогооны хувьд болохоор үндсэн одоо клиникийн 2-аас илүү шинж нь илэрч байгаа юм бол неврофиброматоз гэж мөн гэж үздэг. Хэрвээ үнэхээр лавшруулж шалгая гэд үзэх юм бол генетикийн шинжилгээ бас хийх боломжтой. Генетикийн шинжилгээд нь болохоор PCR хийж болно. Өөрөсвөл MLPA буюу одоо нөхөн одоо генд нь ямар мутац яаж орсон мэн гэж шинжилж болно. Эсвэл хэрвээ удмын зурагт нь болохоор AVG аль нэгэнд биш маа гэхэд түүний дэшээ өвөө эмээд нь ямар нэгэн нейрофиброматозын шинж тэмдэг байх юм бол пренатал шинжилгээ хийх боломжтой. За тэгээд үүнээс гадна болохоор дотоод эрхтнүүдийн шинж тэмдэг болон хавдрын голонд байгаа хэсгийг MRI болон компьютер томограф гэх мэтчлийн зургуудыг одоо ахуулснаар хараад онцлох боломжтой байдаг. За энэхүү неврофиброматоз гэсэн өвчин болохоор эмчилгээний хувьд болохоор ерхий эмчилгээг болон гений эмчилгээ гэж хоёр төрлийн эмчилгээ хийх боломжтой. Ерхий эмчилгээний хувьд болохоор одоо клиник илэрч байгаа шинжүүдийг дарангуулах буюу одоо жишээ нь schwannomatosis-ийн үед болохоор маш их хроник өвдөлтийн үед өвдөлтийн дарангуулах эмчилгээ хийх боломжтой. Эсвэл энэ хоёрын үед болохоор сонсгол алдагдсан байх юм бол одоо сонсголын аппарат сүүж болно. За үүнээс гадна хэрвээ нэг үед хавдар том голомттой үссэн байх юм бол хавдрыг авах гэх мэтчлэн эмчилгээ хийх боломжтой. Үүнээс гадна химийн эмчилгээ гэж болно. Харин генетикийн эмчилгээний хувьд болохоор CRI, SPR, Cas9 гэсэн ийм одоо эмчилгээ одоогоор туршилтанд явж байгаа. Энэ нь болохоор яах вэ гэхээр энэхүү хоромсоомд үүссэн мутацийг засах ийм генийн шинэ эмчилгээний төрөл нэвтэрч байгаа. За үүнээс гадна селометиниб гэсэн ийм одоо нэг мутац үүснээс болоод хадрын одоо генүүд нь дарангууллагтаа болоод байгаа. Түүнийг нь одоо ингибитор хийх үйлчилгээтэй буюу удаашруулах одоо үйлчилгээтэй имийг NF1-ийн хувьд хэрэглэх боломжтой болж байгаа юм лээ. Энэ селометинибээс өөр болохоор мирдамитиниб гэсэн бас эмчилэг юм байгаа. За удамдын цэвэрлэгийн хувьд болохоор гэр бүл төлөвлөлтийн хувьд эцэгхийн аль нэгэн л өвчтэй байгаа бол автосомын доминант учраас хүүхэд нь 50% энэ өвчнөр өвчлөх боломжтой гэсэн үг. Үүнээс өмнө болохоор удмын зураг хараад хэрвээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг байсан бол хүүхэдтэй болохоор болсон бол пренатал шинжилгээ хийх боломжтой. Үүнээс гадна одоо эцэг эх нь ямар нэгэн өвчгүй байсан ч гэсэндээ неврофиброматозтой хөөгдөх юм бол энэ маань болохоор шинэ мутацаас үүсэх боломжтой гэдг нь бас одоо эцэг эхэд нь маш сайн ойлгож тайлбарлах хэрэгтэй гэх мэтчлэн юм асуудлууд байгаа. За ерөнхийдөө бол энэхүү беталти бэлтгэхтэй болохоор ийм ном зүг ашигласан байгаа. За баярлалаа.